Дийлэнхэн дүүс та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. За тэгээ өгийн үйлчлэл маань үргэлжилж байна. Тэгээ бүгдээ өнөөдрийнхэн цагийг эзэн бурхандаа даатхан залбираад хамтдаа эхэлцгээе. Халелуя, хайртай эзэн минь тэгээ талархаж байна танд. Та бидэнд шинэ өдрийг өгсөн талархъя. Энэ өдрийн туршид бас биднийг өөрийн гайхамшигтай үгээр өдөртөн чиглүүлж өгөөрэй. Таны үг бол хүлдэх дэнлүү мань замдах гэрэл минь үлээ эзэн минь. Тэгээд энэ үг үнэхээр бидний амьдралд минь түнэр харанхуй гэрэлтүүлж үнэхээр бурхан таны гэрэл гэгээг бидний амьдрал цацраах болтугай. Эзэн минь танд даатгаж байна. Танд баярлаа. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За өнөөдөр бүгдөө хамтдаа үгийг дагах амьдрал гэсэн сэдвээр бүгдөө хамтдаа суралццгаая. Тэгээ бүгдөө хоёр ишлэл хамтдаа уншъя. Эхлэл номын 12 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл, Үйлс номын 18-ын 5 дугаар ишлэлийг уншнаа. Тэгээд Авраам эзний хэлсэн ясаар гарч явжээ. Лот хамт явв. Авраам Харанаас хөдөлсөн тэр үед 75 настай байлаа. Харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул өгөнд бүрэн автаж Есүс бол Христ мөн гэдгийг евдээчүүдэд гэрчилж байлаа гэсэн. Амен. Авраамын хувьд бол ямар ч болцолгүйгээр тийм ээ Бурхны зарлиг тушаалыг гүйцэлдүүлж дуулууртаа дагсан байна. Тэгэхээр эзэн үг өгсөн ч гэсэн те эзнээс хариу зүйлийг авч, баталгааг авч тэгээд энэ болцлыг авч үгийг чинь хэрэгжүүлэх юм бол та надад юу өгөх юм? Та намайг яаж өрөөх юм гэсэн тийм хандлагаар биш зүгээр л 100% дуулууртаагаар дагсан байна. Паул ч гэсэн Есүс бол Христ юм а гэдгийг зарлан тунхаглах энэ үйлсийн төлөө ямар нэгэн баталгаа эсвэл ямар нэгэн болцол шаардаагүй байгаа. Яагаад гэвэл Паул үүнийг яаж хийсэн бэ гэхээр үгэнд бүрэн автсан үедээ үгээр өдөрдүүлж хийсэн баг. Өөрөөр хэлбэл үгээр өдөрдүүлж тэр газар сайгүй явж Есүс Христийг зарлан тунхагласан. За тиймээс өнөөдрийн Христ итгэгчид бид Авраам шиг Бурхны үгийг болцолгүйгээр дагаж, Илж Паул шиг Бурхны үгэнд бүрэн эзэмдүүлж, үгэнд автаж бид нар амьдрах ёстой юм байна. Паулоос 1-р Коринт номын 7-р бүлгийн 19-р эшлэлээр ингэж хэлсэн байна. Харин Бурхны тушаалуудыг сахих нь чухал юм а гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны тушаалыг сахихдаа бид нар ямар ч болцолгүйгээр сахих нь эзэн надад юу өгөх болоо гэж хүлээлтгүйгээр зүгээр эзэн тушаасан учраас эзний тушаал зарлиг ирж байгаа учраас бид нар сахихад бэлэн хэрэгжүүлэхэд бэлэн гэсэн тийм зүрстгэлээр тушаал заавруудыг сахих нь хамгийн чухал юм а гэдгийг Паул энэ дээр хэлсэн байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ хамтдаа Бурхны үг тушаалыг сахихыг онцолсон хэд хэдэн шалтгаануудаас бүгдээрээ хамтдаа суралццгаая. За эхнийх нь болохоор Бурхны үг Библи нь туйлын эрх мэдэлтэй гэж боддоггүй итгэгчдэр бас эргэн тойронд байдгийг сануулж байгаа. Тиймээс Библиэд ингэж хэлж байна гэж хэлэх үед энэ нь зүрхэнд нь тийм хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл хандлагыг харуулдаггүй байгаа. Бурхны үгийг эрх мэдэлгүй хэн нэгний үгтэй адил гэж үздэг итгэгч итгэлтэй хизээж сайн үр жимсийг ургуулж чадахгүй бөгөөд ямар ч боломжгүй юм а. Мөн улмаар Бурхны үгийн эрх мэдэлд итгэхгүй учраас тэр хүний итгэл хизээж өсөхгүй гэсэн үг байгаа. Тийм учраас бид нар яагаад Бурхны үг тушаалыг сахиж хэрэгжүүлэх ёстой вэ? Яагаад энэ нь онцгой вэ гэхээр Бурхны үг ариун Библи нь өөрөө биднийг алхамаар итгэлийг минь өсгөж байдаг гэсэн үг. Та өнөөдөр өгөгдсөн эзний үгийг сахиж хэрэгжүүлэх үед энэ нь бас бидний амьдралд итгэлийг бий болгож өдөр өдрийн итгэлийг бидний амьдралд үнэхээр өгж дүүргэж байдаг байгаа. За мөн хоёрт нь итгэгчдийн дунд үнэний үгийг хэрэгжүүлэхийг амьдралын зорилгоо болгодоггүй. Харин өөрсдийн зорилгоо нэгдүгээр тавьдаг хүмүүс бас маш их байдаг байгаа. Таны амьдралын зорилго, таны хүсэл эрмэлзэл, таны хобби, таны дур хүсэл Бурхны хүсэл болон түүний үгнээс салангат байж болохгүй юм а. Библиэлд маш тодорхой хэлсэн байдаг шүү дээ, Харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун гэж.
Эзэн энэ үгээр дамжуулаад юу ихэнд байхыг бидэнд маш тодорхой хэлж өгж байгаа. Тийм учраас бидний зорилго маань ихэнд байх биш. Бидний дур хүсэл маань ихэнд байх биш. Бидний үнэхээр хобби маань, хүсэл зорилго маань ихэнд байх биш. Харин хамгийн ихэнд нь Бурхан байх, Бурханы үг байх нь хамгийн их чухал юм аа. Бурхан байгаад түүнийг дагаж амьдрах энэ итгэлийн амьдрал хамгийн ихэнд байх нь чухал юм аа гэдгийг бид нар тийм ээ энд одоо сануулж байгаа. Дуулал номын 40-р бүлгийн 8-р эшлэлдэр ингэж хэлсэн байна. Бурхан минь ээ, таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий гэж хэлсэн гэж. Тэгэхээр зүрхэнд минь Бурханы хууль байдаг учраас Бурханы хуулийг биелүүлэх, тушаалыг биелүүлэх, гүйцэлдүүлэх дуртай гэж тийм ээ дуулыг бичигч маань эзнийг магтан алдаршуулсан байна. Өнөөдөр бүгдөө зүрхэнд минь байгаа Бурханы үг, тушаалыг дуулууртай сахин биелүүлж, гүйцэлдүүлэхэд бас бүгдөө дур сонирхолтой, дуртай байцгаая. За 3-т нь болохоор итгэгчид үгэнд захирагддаггүй гэдгийг тийм ээ бас бүгдөө өөрсдөөсөө асууцгаая. Би үгэнд захирагддаггүй. Үгэнд захирагддаггүй гэдгээ бид бас өнөөдөр нягтлан шалгах хэрэгтэй байна. 2-р Коринт номын 13-р бүлгийн 5-р эшлэлдэр та нар итгэл байгаа эсгийг шалга, өөрсдөө судал, эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа ундаггүй юм бол гэж тийм ээ хэлсэн байгаа. Тэгэхээр эзэн энэ дээр шалга гэж хэлж байгаа. Итгэлээ шалга, өөрсдөө шалга, Есүс Христ дотор байгаагаа та нар мэддэггүй юм уу гэж бидэнд тодорхойлсон. Тийм учраас итгэгчдэр өнөөдөр бид нар Бурханы үгэнд тийм ээ үгэн дотор байна уугүй юу гэдгээ бид нар өргөлжид шалгаж байх хэрэгтэй байна. Өнөөдөр ч гэсэн бүгдөө Бурханы үгэн дотор амьдарч байгаа юу гүй юу гэдгээ бүгдөө шалгацгаая. Хэрвээ бид энэхүү шалгалтанд унж байгаа бол бүгдөө энэ шалгалтанд унахгүй байх тийм бас үнэхээр байхын тулд бас бүгдөө илүү шамдацгаая. Тэгээ өнөөдрөөс эхлээд бас бүгдөө үг рүү илүү шамдаж, үг рүү илүү их тэмүүлж, Паул шиг үгэнд автацгаая бүгдөө. Авраам шиг ямар ч нотлохоо баримтгүйгээр, ямар ч баталгаагүйгээр, ямар ч болцолгүйгээр Бурханы үгийг дагаж тийм ээ үнэхээр явах тийм итгэлийн шийдвэртэй бүгдөө амьдарцгаая. Мөн эцэст нь хэлэхэд олон Христ итгэгчид Бурханы үгнээс илүү материалын зүйл, зан үйл, хэн нэгний тусламжийг чухалчилдаг байна. Иохан номын 6-р бүлгийн 68-р эшлэлдэр ингэж хэлсэн байна. Симон Петр түүнд эзэн минь бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс танд байна гэж хэлсэн байна. Бид хаашаа явах юм? Бид хэнд найдах юм? Бид ямар материалын зүйлд найдах юм? Ямар зан үйл бидэнд хэрэгтэй? Хэн нэгний тусламжийг хайх гад, хэн нэгнээс тусламж авах гад бид нар тийм ээ үнэхээр энэ бүдийг хамгийн ихний тийм ээ зорилт толгой бид нар явах юм. Харин Библиэд хэлэхдээ бид хаачих юм бэ? Бид хэн рүү явах юм бэ? Учир нь мөнх амийн үгс нь танд л байдгийг шүү дээ гэдгийг тодорхой тийм ээ хэлсэн байна. Тийм ээ ах トゥ нараа мөнх амийн үгс нь Бурханы гарт байдаг юм аа. Тийм учраас Бурханы үгийн дагуу бүгдөө амьдарцгаая. Үгийн дагуу амьдардаг бүгдөө итгэгч нар болцгоё. Үгийг хүлээж авахдаа баярлан хөөрж, зүрх сэтгэл минь дүүрж, бялхаж, бүрэн автаж, ямар ч шалтгаан дахиж хайхгүйгээр, эсвэл ямар ч болзол хайхгүйгээр, ямар ч тийм ээ өөрт тааламжтай зүйлийг эрэлхийлэхгүйгээр үгэнд захирагдаж, Бурханы тааллыг хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө амьдралыг зориулцгаая. Тэгээ бүгдээр хамтдаа залбираад энэ цагийг тусгацгаая. Халелуя, эзэн минь танд баярлалаа. Эзэн минь үгэнд хөтлөгдөж, үгээр амьдарч, үгийг хэрэгжүүлдэг дагалдагчар байхад мань та бидэнд тусалж өгөөч. Эзэн минь бид ч гэсэн бас итгэлээр үгэнд илүү их найдаж, үгийн дагуу бид эргэлзээ тэнэгэлзэлгүйгээр итгэлээр амьдрахад мань та бидэнд тусалж өгөөрэй. Тэгээ энэ өдрийн туршид бас та бидэнд илүү үгээр дүүрэхэд мань, илүү үгийг даахад мань, үгийг хэрэгжүүлэхэд мань та бидэнд тусалж өгөөрэй. Таньда баярлалаа. Бүх алдрыг танд өргөн эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Аамен. За эзэн та бүдгийг эвх болтугай.